Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалин нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлэлцэж тус салбарын ажилтны цалин нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалин 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх тухай нэмэлт хэлэлцээрийн төслийг ирүүлсэний дагуу уг төслийг хэлэлцэх хамтын ажиллагааг 2025 оны 10 дугаар сарын 26-нд эхлүүлж нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтөд энэ сарын 11-нд буюу өчигдөр уулзалт хийж эрүүл мэндийн салбарын ажилтны цалин 2026 оны 1-р сарын 1-ээс 30%, мөн оны 10 дугаар сарын 1-ээс 20%, 12 дугаар сарын 1-ээс 25%-аар тус нэмэгдүүлэх саналыг танилцуулжээ. Эрүүл мэндийн салбарын ажилтны цалин 2026 онд 3 удаа үе шаттай нэмж 2026 оны 12 дугаар сарын 1 гэхэд одоогийн цалингаас 75%-аар нэмэгдүүлэхэр болжээ. Монгол Улсын засгийн газар 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жилээр зарласан. Энэ онд тус салбарын ажилтны үндсэн цалин 3.5 саяд хүрэхээр болжээ.